авч төрдөг байж. Ингийн юм дуртай. Байгаагаараа сайхан. За энэ альбомыг түр ингээд тавьчих да. За ингээд сайхан камерыг тааруулж. За ихч минь та юу ярьцлагын тэр өгж байв уу? Үгүй юу? Одоо анх удаа өгөх гэж байна уу? Анх удаа л өгөх гэж. За зүгээрээ. Ярьцгаа санаа зовхгүй хасаал янзлж байна. Бие барихгүй шүү. Манай нэвтрүүлж байгаа энгийн гоё ингээл зүгээр амьдрал сайхан ахуй нутаг орныхаа тухай ярьдаг юм гоё нэвтрүүл юм чи. За үзэгчдээ та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Монголчуудаа Монгол эх орныг нь танилцуулах зорилготой Монголын хамгийн их үзэгчдээ сумдаа сайхан амьдрий нэвтрүүлгээ Дундговь аймгийн Луус сумаас бэлтгэр гэж байна. За ингээд Луус сумынхаа буйнд 3 дугаар багийн одоо өндөр настан сугар ихчтэйгээ нэг одоо нутаг орны тухай, аж амьдралын тухай сайхан хууч хөөрье гэсэн юм аа. За их минь танд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Өнөөдөр сайхан бороотой өдөр байна шүү дээ, тийм ээ? Өнөөдөр сайхан хур бороотой, чихтэй сайхан намдуухан өдөр байна. Ойр дөрөнд бороо хэр оров? За энэ жил бас гайгүй бороорох байсан. Сүүлийн 20 хоногт бол бороо нэх орохгүй байж байгаад өнөөдөр эхлэж орж байна. Одоо намрын сайхан өвсөн сүл ногоо өтгөрөх байлгүй дээ энэ бороогоор. Энэ жил зуншлаг бол ер нь их дайжгүй. Энэ жилийн зуншлаг айжуухан эхэлсэн сайхан болсон. Сайхан зуншлаг болсон. 100 жилийн ойд сайхан болсон. Ерөөсөн сум орон нутгийн минь ажил өөдрөг учраас юм бүхэн тэгш сайхан боллоо доо энэ 100 жилд. За та бас гэр бүлийнхээ үнийг танилцуулаач. Таны хань ижил хэн гэдэг хүн бэ? Ямар мэрэгжилтэй хүн бэ? Тэгэхээр бас хичнээн үр хөвгтийг хоёр мэн өсгөж хүмүүжүүлв тийм ээ. За манай гэр бүлийн хүн бол 1955 онд төрсөн Бацхан Сумья гэдэг хүн. Одоо 70 настай. Тэгээд бага насаа бол эцэг эхийн гардаар өнгөрүүлж мад малалж сүүлдээ одоо сумын төвд ажиллаж байгаад энэ сургуульд мужаан сан техникч нэрв тим ажил хийж байгаад бит хоёр ч 1993 онд энэ зах зээлийн эхлэлээр бол хөдөө малчин болсон. Манайх бол 5 хүүхэдтэй. За хүүхдүүд маань охин хүү 3 хүү 2 охинтой. Манай хүүхдүүд одоо бүгд ажлынхаа гарааг өөрсөө эхэлцгээгээд явж байна. За хамгийн том охин маань энэ жил Монгол улсын авраг малчин болсон хүргэнийх маань. За энэ хүргэнийх гиснээс танаа энэ зүүнтлийн хашаанд нөгөө мундаг нөгөө улаан хүүгээд нөгөө орон даяар алдаршаад байгаа залуу чинь танаа хүргэн юм байна шүү дээ. Манай хүргэн. Манай баг хүргэн. Улсад морин төрүүллээ. За 22 онд энэ ч 23 онд шүү дээ. 23 оны улсын наадмаар. Наадмаар шуугуулсан да. Манай хүргэн чинь бас аймгийн алдарт уяач юм. За. Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж явдаг сайн л уяачийн нэгэнд ордог доо. Бас улс орон дээр бас нэг хэсэг шуугуулсан шүү дээ. Ерөөсөө жинхэнэ сайхан Монгол төрхтэй Монгол руу сайхан залуу байна гэдэг ийм жиргэр сахалтай тийм ээ? Дурантай уяач гэдгээр нэг хэсэг шуугсан. Манай аймгаас төрсөн 2 дахь удаагийн дурантай уяач гэдгээр. За. Бас ингээл хөргөн хөө ингээл шуугуулаад улс орон дээр нэрэн цураатахаар сайхан л байгаа зү тий? 2 хөргөн маань хоёулаа сайхан нэр хүндтэй 2 охины минь сайхан авч явж байгаа. Миний өөрийн 3 хүү бол за манай том хүү чинь сумын алдарт уяач энэ урагшаа Улзит сумын нутагт байдгийг.
Дунд хүү бол аймгийн сайн малчин. Баг хүү болохоор аймгийн алдарт уяач. Оо танайхан чи ер нь бүгдээрээ сайхан морь үйд юм биш үү? Манайхан ч бүгд морь уйна. Танаа хань ер нь морь үйж байв уу? Манай хань бас бараггүй шхуудаа бас нэг ганц нэг морь оролдож байсан гэж ярьдаг байсан. Бараг энэ хүүхдүүд чинггүй. Манай бас энэ том хөргөн бол аймгийн алдарт уяач л да. Улсын авраг малчин аймгийн алдарт уяач. Саяхан одоо улсын авраг малчин медалга наадман энэ 9 сард хийгээд саяхан наадам болж өнгөрсөн. Улаан хүмүүс одоо бас нөгөө уяачд дуулж байна гэд уралдаанд бас ороод илүү. Улаан хүмүүс маань уяачд дуулж байна улсын уралдаанд шилдэг 25 жал гарсан шүү дээ. Дунд говийнхан маань ер нь бүгдээрээ л нэг дуу хоорондоо маш их алдартай сайн байдаг тийм ээ. Тий. Манай хөрөгчүүд бол сайхан тогтой, томоотой, ажилсаг хөдөлмөрч тийм л удаас байдгийн доо. Манай хүүхдүүдэд ч ялгаагүй. Яг өнөө аав ээжийнхээ нэрийг бол өндөртөл өргөж явах ёстой улстай аднуус бол. Ер нь одоо ингээд таны хүүхдүүд бол ингээд чих халууцуулахгүй салбар өөрийнхөө хийж байгаа ажил төрөл болон гэр бүлээ сайхан авч явна гэдэг бол одоо бас ээж аавынхаа ачийг хариулж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Тэгээд одоо энэ бас удам дагаж байна. Одоо энэ сайн хүмүүсийн үр сад бол сайн л байх юм тийм ээ. Би таныг сонслоо л доо. Энэ луус сум маань бас дээхэн цагт одоо 10 аваргын одоо нутаг гээд одоо бас аваргуудаар их одоо алдартай сум юм байна шүү дээ. Тэгээд тэр 10 аваргын нэг бол одоо танаа аав бас тэр аваргын нэг гэж байна. Тэгэхээр энэ аваргууд маань бас ямар үүх түүхтэй вэ? Ямар амжилт гаргаад бас энэ аваргууд болж исэн юм бэ? Манай аав бол тэр 10 аваргын Улгийн нутаг гэдгийн нэг аварга байсан. Манай аав чи одоо анхны 10 аваргын 5 дахь удаагийн аварга. За алдар нэр нь хин гэж хүн байв? Дэр сүрэнгийн Бажив гэдэг хүн байсан. Тэгээд яг уу манай аавын хойд үе уламжлалыг бол таануус л залгах ёстой. Таануус ямар ч байсан аав ээжийнхээ нэрийг өндөрт гаргаж одоо ингэж өвөөгийнхөө нэрийг одоо дээш нь өндөрт өргөж явах ёстой гэдэг үүрэг хариуцлагыг бол би энэ хүүхдүүдтэй болгосон. Захисан. Захиж байнга хэлж байдаг. Гэтэл миний том охин том өргөн хоёр бол манай сумын 19 дахь авраг болсон. Оо ямар сайхан юм бэ тий. Тэгээ сайхан бахтам сайхан үйл явдлууд бол манайханд их тохиоддог. Манай өвгөнч бас энэ сургууль соёлд энэ тэр можаа аж ахуй хийж байх үедээ бол бас нэлээд нэр хүндтэй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд бол энэ сургуулийн бас шилдэг ажилчин гадаад зөвлөлт холбоот улсад аялах эрхийн бичиг мичгээр бол шагнуулж явж л байсан. Тэр хөдөлмөр зүтгэлийг үнэлж энэ жил манай сум орон нутаг бол дэмжиж одоо дэш тэр юунуудыг явуулж байж энэ алтан гадаас одон гэдгийг бол энэ жил өгсөн. Хөдөлмөрийнх нь үр шимийг үнэлсний үр дүнд. Энэ Дундговь аймгийн Луус сум. За мэдээж хэрэг 15 сум байна. Сум болгоно нэг одоо өөрийн гэсэн бас онцлогтой тийм ээ байдаг баг. Та бас энэ Луус сумынхаа тухай танилцуулаач. Юугээрээ алдартай, ямар сайхан хүмүүсийн нутагт одоо нутагладгийн онцлог нь юу юм тийм ээ? Манай сум бол одоо ажилч хөдөлмөрч ажилсаг сайхан зан чанараа бол манай сумчин бол хөдөлмөрч юугаар ажилсаг хөдөлмөрч зан чанараараа ер нь аймагтаа тэргүүлдэг сум байхгүй юу? Луус сумын хөдөлмөр нэгдлийн хөдөлмөрч хамтолон гэсэн тийм нэртэй байсан. Одоо сүүлийн үед бол манай энэ хишгээ дарга ирээд бол манай сумыг одоо ийм сайхан хөгжүүлж манай сум бол одоо хөгжлүүдийнхээ эхний юунуудыг бол тавьчаад байна. Их усуур одоо эхлээд л ажилдад эхэлж байгаа сайхан гаднаас хүн ирэхэд бас мэдэх зүйд үзэгдээр сайхан юмнууд бол болж байна. Хариуцлагатай сайхан дарга нар байх чинь бас сум орон нутгийн ажил өөдөн өөдрөг сайхан байж байгаа үстэй ер нь. Тий.
Би ч одоо Монгол орныхоо 270-80 сумаар тойрлоо. Янз бүрийн сумтай учрах юм. Тэгээд бас танаа сумын хажуугаар ингээд төв зам маань ингээд дайр өнгөрд юм байна. Би хажуугаар зөндөөл явсан л да. Ингээд яваад за энтэг дуусгаа сум байдгийн байна гэдэг ажилтай төрөлтэй хүн чинь тэр болгон сумын төв рүү орж ирж амжихгүй юм. Тэгээ анх удаа би одоо луу сумд бас орж ирлээ. Маш их гоё хөгжил ирээдүй харагдаж байна. Ялангуяа энэ сүүлийн 4 жил ажиллаж байгаа энэ хишгэ гэдэг эмэгтэй дарга маань бас их эмэгтэй хүн чинь их нарийн ухаантай их мэдрэмжтэй байдаг юм байна шүү дээ. Бас сум орнуудын энэ өнгөт дөрх орчныг бол их сайхан өөрчилж байгаа юм байна. Олон сайхан хөрөнгө оруулалтыг бол бас улсын төсвөөс болон те аймагаас ингээд татаж нутаг орны хөгжилд олон зүйлийг хийж бүтээж байгаа юм сайхан мундаг боловсон хүчин байна гэж харлаа. Манай даргын хувьд бол одоо маш сайхан хариуцлагатай, маш сайхан энэ тентгийн төсөв хөрөнгө оруулалтын юмд бол маш идэвхтэй ажилладаг, маш сайн хүнтэй. Яг хөө манай сум бол маш жижигхэн сум учраас одоо бол энэ ингээд сайхан хөгжүүлж байгаадаар энэ даргыг бол бас арай ингээд дээш нь ингээд дэмжиж өгөх Тийм шүү дээ. ёстой байхгүй юу? Яг үнэ. Гэтэл одоо яг хөө миний нэг жоохон сэтгэл дундуур байдаг юм бол энэ хоёр намын одоо тогтолцооч гэдэг юм уу? Нам гэдэг одоо нэг тийм нэг харилцуу зан чанар бас онцгүй санагдаад байна. Хэн хүнгүй одоо энэ цөөхөн сумтай хүний чинь яг уу урд өмнө нь энэ улс чинь бас удирдах ажил зөндөө л хийж байсан. Гэтэл энэ сайхан энэ хөдөлгөөнтэй энэ сайхан ажил үүргэн гүйцэтгээд ажлын төлөө явж байгаа энэ даргыгаан бол хүндэтгээд энэ даргийнхаа ажилд бол бас нэлээд сайн туслаад өгөөсэй гэж миний хувьд бол бодож байдгийн. Тэгээд нэг хэсэг чи одоо тэгээ өстэй ихч минь. Энэ орон нутагт бол одоо заавал намаас ингэж одоо талцаж хуваагдаж тийм ээ бие биенийхээ хийснийг өгөөсгөж хийж байгаа ажлыг унгааж ингэж явмааргүй байна. Энэ бол Тухайн сум орон нутгийн хөгжлийг хойш нь татж байгаа юм хэлбэр байна. Ер нь ялангуяа энэ орон нутагт бол одоо заавал нам гэхгүйгээр намгүйгээр ингэ сонгуул хийдэг болчоор яасан бэ гэж нэг хэсэг яригдж байгаа л тэгээд тэрмэн таг чиглэл болчлоо л доо. Уг нь бол энэ нутаг орныхоо манлайлж чаддаг юм хийдэг хүмүүсээ л ингээ янз бүрийн нам гэж хуваагдахгүйгээр ингээ дэмжиж явцдаг бол хаанаа л уг нь хэрэгтэй юм шиг санагдах юм да тий. Харин тэр чин бол уг нь маш зөв ажил байхгүй юу? Хоёрын хооронд энэ нэг хоёр нам чин бие биенийхээ хийж байгаа ажлыг ингээд уран тастаадал хийлгэж байгаа юм байхгүй. Хийсний нүгүйсгээд ингээд байхаар бас энэ орон нутгийн ажил маань дээшээ явахдаа жоохон хойрог байх юм болоо да гэж бодох юм. Одоо ингээд орон нутгийн сонгуул болох гээд байгаа энэ үед чин одоо бол манайх бол ийм сайхан ажлын гараагаа эхлээд ингээд тавьчихсан байхад ч одоо энэ намаа ингээд дэмжиж энэ ажлаа сайхан гүйцээгээд энэ сумаа ингээд сайхан хөгжүүлээд явж байхад бол буруу юм байхгүй. Тэгэлгүй яах. Тэгэхэд энэ сумыг энэ дарга мөнхөд энэ манай сумыг ингээд зууралдаад явж байгаа ч үгүй ч энэ сумыг сайхан болгоцсон байхад энэ дарга юм тэрийг юмн дээр тавиад үүрээд эргээд явах хүчтэй. Энэ луу сумын хамт олонд л хөгжилт нь хэрэгтэй байхгүй юу? Эндээ үлдэж байгаа юм нь. Тэгэлгүй яах. Тэрийг л хамгийн их бодолцоосоо л гэж одоо би энэ сум орон нутгийнханд бол тэгж боддог. За тэгээд одоо манай нэвтрүүлэг бол сумдаа сайхан амьдрий гэж уриалдаг. Тэгээд одоо олон сайхан залуучууд маань өвгд ээц, аав ээж өөрийн төрж өссөн нутаг орноо зорж ирж тийм ээ. Энэ сайхан олон ажлын байруудыг бий болгож сайхан амьдрах болцоод Монгол орны өнцөг булан бүрт байна. Тэгээд одоо сүүлийн үед ч гэсэн одоо нутаг орны удирдлагууд хүртэл сум оронд нь ирж байгаа төрлөх болон заамун суугуул хүмүүсээ ч гэсэн сайхан дэмжиж ингэж хамтарч ажиллаж байгаа дүр зургууд бол байна тийм ээ. Тий. Ер нь бол бид нар чи газар нутаггүй улс орн шиг заавал Улаанбаатарт одоо тэгж амьдрах ер нь шаардлага байна уу да. Энэ орон нутагт бол сайхан амьдрах боломж бүрэн дүрэн байгаа тийм ээ гэж. Байлгүй дээ. Хөдөө орон нутагчин сайхан амьдарч байхаа юу л бол юм бүхэн байна шүү дээ. Тэгээд адгийн наад зах нь сайхан эрүүл агаар гэдэг байгаа үстэй хөдөө орон нутагчин.
та бол одоо залуудаа бас ямар сайхан ажил төрөл эрхэлдэг байв? Ер нь малчин л байв уу? Өмнө нь одоо мал дээр гарахаас өмнө бас суман дээр ямар ажил эрхэлдэг байв та? Би чинь 76 онд хөдөө илгээлтээр хөдөө гараад мал маллаж байгаад хөдөө мал маллаж байгаад нэгдлийн гүмүү ахтайгаа хоёулаа сааж байж одоо аймгийн адуучид өхөрчдийн баяр зөвлөгөөнд бодноос ч бас идэвхтэй оролцож сайл сууны авраг болж ах минь шилдэг адуучин болж эднөөс байсан. Тэгээд би чинь хөдөө нэг 3 жил болоод энэ хүнтэй одоо амьдарал холбосноос хойш сумын төвдөр бас нэг 10 хэдэн жил болсон. Сумын төвдөр 13 жил болохдоо энэ цэцэрлэгийн тогооч яашлын эрхлэгч гэдэг ажлыг хийж байсан. Ямар гоё юм. Аргагүй сая орж ирэхэд ингээд үдийн цай болцсон болооч тэр ихч маань сайхан ундаар сайхан дүүгээд байлаа. Их сайхан амттай өнөөдөр жоохон сэрүүхэн бороотой гэж хэлэхөө яг сайхан таарсан хоол байлаа. Одоо манай говийн ч одоо энэ борцтой сайхан энэ банштай цайг чи унд гэж нэрлэдэг тийм ээ. Тэгнэ. Яалч үл ихч маань одоо сайхан амттай хоол гэдэг тогооч хийж тийм ээ. Наа тийм тогооч хийж байсан би. Тэгээд одоо яг одоо цэцэрлэгмэн надыг ахмад энэ тэтгэврт гарснаас хойш одоо сайхан хүлээж авна. Биднээс ч одоо цэцэрлэгтэн ажиллаж байсан улсуудыг ахмадын баяраар хүлээд авдаг байлаа. Одоо сүүлийн 2 жилүүд одоо ахмадууд бол бөөгөндөг болсон доо. Түрүү үед бол ажиллаж байсан улсуудаа хүлээж авч сайхан хүндэтгэл үзүүлдэг, Монголын цагаан сараар хүндэтгэл үзүүлдэг тийм л байсан да манай ажиллаж байсан албан газар маань. Манай өвгөний ажиллаж байсан албан газар ч ялгаагүй энэ сургууль ч бас тэгж л байсан. Танайх бас хашаандаа бас хөөхөн ногооруулаад мод бас тарьсан биз дээ. Юуны мод тариу. Энэ одоо аймгийн хэмжээнд бас олон сайхан хөгжлийн хөтөлбөрүүдийг зарлаж бас үр дүнтэй ажлууд явагдсан байна. Танаа сумын хувьд бас энэ ногооруулах төслийн хүрээнд айлууд маань ногоо цагаа хэр тарьж байна. Мод ургамал бас хэр тарьж ургуулж ах шиг байна. За манай сумын хэмжээнд бол одоо энэ мод ногоо, нарийн ногоо, хүнсний ногоо тарьж байгаа айлууд нэгэн байдгийг. Манай энэ урд лагарт оюун цэцэг гээд Батмөнхийнх гээд айлууд сайхан хүнсний ногоо хүлэмж мөлөмжөөр тариад хашаантан бол ёстой хашаантан сайхан амтригээс нь тийм сайхан юутэй да хүлэмж мөлөмж нарийн ногоо тарьдаг тарьсан ногоогоо доор шилж бариад одоо амтан хүндөө өгч бариад өөрийнхөө одоо амьдрал ахуйг дэвшлүүлдэг ийм айл олон байна. Энд ханийх одоо нөхрийн хэн гэдэг юм бэ өсөх жаргал гээд нэг хүн бай саяын түншлэлд очиод л бас дээгүүр байранд л орсон юм дуулдаж байсан. Манай төвдөр ч одоо тарьдаг улсууд их биш дээ. Энэ чацарган эднөөс ээжэн баруун лагартад Эрдэнэ Атрих гэдэг айл байна. Хашаа дүүрэн чацарганы мод тарьцсан сайхан чацарган аваад ард түмнийхэн бас эрүүл мэндийн төлөө ард түмэндээ одоо өгдөг тийм сайхан ажилтай улсууд бол зөндөө л байна дөө. Энэ орон нутгийн сонгуул болох гэж байгаа энэ үед одоо орон нутгийн энэ сонгуул яаж гарах юм бол доо энэ ажил хийж байгаа улсуудаа л одоо гараад нэг энэ ажлаа гүйцээгээд энэ сум орон нутгийнхаа хөгжлийг нэг сайхан болгочихоосай л гэж бодож байна. Өөр юм бол юу байх вэ те? Би бас тодорхой хэмжээний бэлэгтэй ирсэн. Энэ маань юу гэхээр хүний амьдрал ч одоо нэг байшин сав байрна тэгэл одоо зөндөөл барилгын материал хэрэгцээтэй байдаг тийм ээ. Манай одоо нэвтрүүлгийг дэмжиж байгаа хамтран ажиллаж байгаа байгууллага маань болохоор Мөнх Ампер Construction гэдэг нэг компани, барилгын компани байгаа. Мөнх Ампер Construction. За Тэгээ энэ компани хамт олон Монголдо дотооддоо бас энэ барилгын материалуудыг үйлдвэрлэдэг. Дулаалгын хөөсөн сэндвич, одоо лего блок гэдэг нэг сүлүүд яригадаад байгаа шүү дээ. Том блок аяг хурдан байшин сав босгодог. Одоо улсууд ганц нэг байшин сав бариад байгаа болтой байна. Тэгээд одоо нөгөө барилгын одоо будаг, нөгөө шүрстэг дотор гадар будаг болон имүүс эдгээрийг одоо үйлдвэрлэдэг юм
мундаг хөдөлмөрч залуучууд байгаа. Тэгээд энэ залуучууд маань нэвтрүүлэгтээ оролцсон хүн болгонд одоо 10% хөнгөлт өгөө. Тэ одоо нэг гараж барьдаг юм уу, байшингаа өргөтгөлийг барья гэж бас нэг барилгын материал хэрэг болно шүү дээ. 10% хөнгөлтөөр одоо барилгын материал авчруус одоо хүний амьдрал хэрэгтэй юм да. Тэгэхээр та бас дүүр рүүгээ холбогдож байгаад хэрвээ шаардлага гарах юм бол одоо эдгээр байшин барихад шаардлагатай бүхий л барилгын материалуудыг 10% хөнгөлтөд авах эрхийг бас танд бэлгэлье гэж мэд. За баярлалаа. За тэгээд их чинь манай нэвтрүүлгийн нэг сайхан хэсэг байгаа. Ингээ уулзсан танилцсан хүн болгондоо сайхан боломж олгодог. За. Та бас энэ завшааныг ашиглаад цэнхэр дэлгэц энэ телевиз үзэж байгаа таны сайхан амт найз нөхөд ах トゥ төрөл төрөсөд нутгийн уугуул суугуул зон олондоо энэ нэвтрүүлэг гарах өдрийн чин сэтгэлийн халуун мэсгийг төвшүүлээч. За юу гэчлээ? Юугүй одоо тэгэл өр хөлтүүд минь амт найз нөхөд минь одоо ад жаргалтай сайн сайхан амьдраарай ч гэдэг юм уу. Одоо тэгж мэсгийг төвшүүлнэ шүү дээ. За бүх одоо ах トゥ төрөл төрөсөд өр хөөхөд бүх одоо сум орон нутгийн ард түмэндээ сайн сайхан бүхний хүсэн ёроор гэх юм уу. За болж байна. За ихч минь та ер нь хэр дуулдаг хүн бэ? Минжлэгээ чинь бас сая дууны хамтдаа шүү дээ. Дуул чадахгүй. За нарга. За баярлалаа ихч минь. Тэгээд танд болно танаа сайхан өр хүүхдүүдэд гэр бүлд нь эрүүл их ад жаргал сайн сайхны дээдэг хүсээрөөё гэж бас бадарчин намайг тийм ээ гэртээ бас ингээ урай сайхан хамтд сайхан хоолоор дайсан явдал баярлаа. За баярлалаа. За. Тэр зургийг авах юм уу юу? Аав. За баярлалаа. Одоо ингэ өндөрлөө. Тэгэхгүй хүүхдүүд маань бүр нэлээ затлах чааш шиг байна. Харин. За болий. За. Ямар хэцүү улсууд ээ. Юу хийж гэсэн юм хүртэл мартуулаад байх юм. Эндээс энэ